яагаад яг манай гэртээ ороход нэг 20 минутын газар байна гэсэн тийшээ явж аваад тэгээд хамтдаа та нарт туршиж үзүүлцгээе. За би ямарч байсан гэртээ ирээд дөнгөж цаа ирээдлээ хийчлээ. Тэгээд бид хоёр болохоор энэ газраас авсан сая задлаад юу нь бол амсаад идээд үзчихлээ. Одоо та нартай харуулъя. Бүр бологччлоо. Одоо энийг идэл болоо. Хайлгаараа юм гоё өнгөтэй болт юм. Энэ $35 гэсэн. За энийг ямарч байсан идчихлээ. Хараа би идээ дуусчлаа. Чи идээрээ одоо. За камера авах га дэлгүүр дээр ирсэн чинь яг энэ дэлгүүрт нь сток байхгүй байгаа юм байна. Тэгээд энэ дэлгүүр дээрээ төлчөөд тэгээд өөр дэлгүүрээс ойрхон дэлгүүрээс очиж авахар болж энэ бит хоёр. Тэгээ манай одоо тэр хүнтэй нь ярьж агаад price match хийх гэж чинь та нар бас юм авахар болвол Google дээр хайж үзэж агаад өөр дэлгүүрүүдэд хямдхан байвал ямар ч дэлгүүр ингээд price match хийждэг. Тэгээд $1190 нь бол авах гэж байгаа шиг байна. Тэгээд одооноос гой контент хийх нэ. Энэ Dyson-ы нэрээ манайх гин тоос орогч манад байгаа. Гэртээ авцаа хямдраад 977 болсон байгаа юм байна. Энэ айгүй амар юм билээ. Манайх бэлтаа шалтаа болохоор шууд бэлтаас орчдөг. Тэгээд хурмаа ичээд хурмын бэлэг гээд гэртээ ирэнгүүтээ шууд ийм тоос орогч гэртээ авсан байгаа. Тэгээд ингээ хушуун солигд чинь ингээ хушуун солигдоо шууд шалаа угаачж болно. Амар гоё зөв сонголт байсан. Бүгдээрээ хамтдаа задлцгаая. Би дөнгөж сая рилээрээ энийг unboxing хийгээд задлчлаа. Тэгээд бүр шинэ камер маар үнэхээр гоё юм байна. Дотроо юу байсан бэ гэхээр ингээд камер нь байгаа. Энэ болохоор ингээд аваад явхад айгүй хөөрхөн би амар авсаархан. Тэгээд хамгийн гол нь би нөгөө Rode микрофон бас авсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр маань нэг сайн сонсогдохгүй. Тэгээд энэ DJ-ийн энэ микрофон ганц ирэх юм бэлээ нэг ширхэгтэй. Тэнгүүт ингээд микрофоныхаа ард бас юм соронцтой айгу хөөрхөн. Тэгээ энэ камер болохоор би одоо ингэ шууд ашиглая гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь memory card байхгүй юм байна. Амар гоё тод харагдаж байгаа. Миний өмнөх Canon-ы камер болохоор зөвхөн хэвтэйгээр л ингээд одоо влогт яг YouTube зориулаад ингээд бичигддэг байсан байхгүй юу? Энэ болохоор хэвтэйгээр бас босоогоороо шууд одоо reel хийхэд босоогоороо ингээд хийж болохоор юм хөөрхөн сонголтуудтай мэлээ. Тэгээд ийм tripodтойгоо бас ирсэн. Тэгээд надаа нэг амар их таалагдсан юм гэвэл ийм цүнхэн байна. Цүнхэн бүр амар хөөрхөн байгаа. Тэр нь бүр бүх юмнуудаа ингээд хийгээд орчдсон бэлээ. Тэр нь айгуу таалагцаа. Ийш тийш явахдаа амар салгаж авч ирснаас ингээд цүнхэндээ бүх юмнууд нь багтчих юм бэлээ. Ингээ бүх юмтайгаа ирсэн. Тэгээд үнийн хувьд болохоор хоёр өөр сонголт байсан байхгүй. Нэг нь болохоор зөвхөн цүнхгүйгээр энэ камер нь ингээ байсан. Тэгээ энэ болохоор ингээ бүр сетээр нь хамтдаа бүх юм нь байхад $1100 авсан юм байна. За сайн уу, шинэ камераараа бичлэг хийж ийн анх удаа. За тэгээд өнөөдөр Австралийн дэвэлж ийн хүн болгоны амралтын өдөр болохоор нэг гоё газар руу явъя гэж одоо тэр нь болохоор Grounds of Alexandria гэдэг Австралид байдаг хүмүүс мань нэгдэх бах. Тэгээ яг энэ газар руу явах гэж юм. Тэгээд тэр газар болохоор улирал болгоо амар гоё decoration-ээс солиод гоё болдог. Тэгээд энэ удаагийнх нь болохоор Paris-ийн билээ. Тэгээ Paris-ийн гоё дэмтэй, decoration-тэй team тэгээд ягаан өнгөтэй миний тэгээд бас мөрөөдлийн очиж үзэх газруудын маань нэг Парист байгаа wishlist нь шинээр зассан байгаа мөлий. Тэгээд тийш явъя гэж бодож байна. Одоо яг нүрэ будаа бэлтгэж байна. Тэгээд би дээрээс нь бас нэг жижигхэн рейл хий гэж бодоод ингээ влого хийх гэж байна. Надтай хамт нүрэ будаад бэлдээд тэгээд очиод бүгдээрээ хамтдаа гоё харцгаая. Эхнийх нь primer
Гэхдээ би нарны тасаа ямарч байсан төрөгцөн. Ер нь бол байны өрөөндөө их нүрэ будаад идэггүй. Тийм надаа байны өрөөндөө будчихээн. Ингээд кошлока авцсан. Энэ кошлока амин хөөрхөн том болохоор бүх юмнууд татчих юм лээ. Энэ болохоор шинээр Dior-ын гарсан фаундейшн. Энийг би бүр зөндөөл ярьж байна да. Тэгээ миний хамгийн дуртай фаундейшн. Одоо бол бүр энийг л байхыг хэлж байгаа. Миний өнгө болохоор энэ 2W гэдэг өнгө. Бүдрийн хамттай гоё юм ярангаа нүрэ будцгаая тий. Би өөрөө арай жоохон бор арьстай болохоор надаа warm tone илүү зохидог болохоор ингээд бороо будж байгаа. Тэгээд манай монголчуудад ихэнхдээ 1N 21 төрхтөг хүмүүст 1N 21 23-ын голоор уйл 2N гэдэг ер нь бол тэр өнгөнүүд айгуу тохирдог. Тэгээд сүүлийн үед надад энэ фаундейшн айгуу таалагдаад байгаа. Контур нь бас яг шинэ түүний рейнжтэй адилхан уруулын ботг шиг энэ би light гэдэг өнгөний авч туршиж үзэж байгаа. Тэгээд тэрийг хэрэглэе бүгдээрээ. Ер нь айгуу хурдан нүрэ боддог. Консилер тавья. Консилер нэг бусад жирийн үе тавьдаг юм дөө. Флашаа ингэж тавиад тэгмүүдээ бас нэг энэ хөөрхөн Dior-ын 475 гэсэн энэ rose өнгөтэй энэ pink flashтай би ингээ холих гэж байна. Тань болохоор highlighter flashныхан дээгүүр тавьж өгөөд бас дуртай тэнүүдийн нэг Tom Ford-ийн тийм яганаар ингэж сайн будчаад бор өнгөөр natural бор өнгөөр доор нь жоохон бороор будаж байгаа нь би жоохон нүдээ хараар будмаар байна. Энэ хар өнгөөр жоохон smoky болгоод нөгөө eyeliner хар өнгөөр тавья. Ингээ миний хоёр нүд өөр харагч аваад. Би болон гоё энэ уруулын будгаараа будмаар байна. Гэхдээ ийм улаан өнгөтэй болохоор ягаан утсан дээр улаан өнгө тэмээ авах. Зүгээр зөөлөн өнгөөр уруулаа буддгийг гэж бодож байна. Хурмаас тий. Зүгээр уруулаа хүрээлээд энэ хаа тэмүүдээ уруулаа ийм зүгээр lip oil Нийсүүлтэнд setting spray ингээд нүрэ бодоо болчлоо. Одоо бүгдээрээ хуцаа хамсаад бэлэн болоод уулзцгаая. Би бэлтгэх гэж бүр ийм юм болж байна. Одоо юмнуудаа янзлээ. За бит хоёр Uber дуудсан. Манай гэрээс яг 6 минут. There's a roundabout there, brother.